Бодлого бодох хичээл маань 11 дугаар бодлохоор үргэлжилж байна. 11 дугаар бодлогон дээр зурагт үзүүлсэн хэлхээний ампер метрийн заалтыг олохыг хүссэн байна. Хамгийн түрүүнд энийг олохын тулд тухайн салаат тус бүрээр гүйж байгаа гүйдлийн хүчнүүдийг тэмдэглээд харуулъя бүгдээр. Энэгээр ерөнхий I гүйдэл гүйж байгаа дээшээ гүйгээд энэ зангилаан дээр ирээд хоёр сална. Доод талынх нь I2, дээд талынх нь I1 байлаа гэж бодъё. I1 дээшээ гүйгээд R1 дээгүүр гүйн. Энд ирээд хүлээж ийна. Хэнийг I2-ыг. I2 маань мотор дээгүүр гүйгээд ингэж гүйгээд R2 эсэргүүцэл дээгүүр бас гүйгээд хинтээ нийлэх үү? I1-тэйгээ нийлээд буцаад доошоо I болоод урсах нь байна. Тийм учраас бүгдээрээ 1-р тэгштгэл дээр юу бичиж болох вэ? I гэдэг гүйдлийн хүч маань өөрөө I1 дээр нэмэх нь I2 байх нь бидний гол зорилго энэний тоон утгыг олох. Яагаад ампер метрээр гүйж байгаа гүйдэл маань өөрөө I гүйдэл учраас. Хоёрдугаарт дээд талын энэ 10 Ом эсэргүүцэл дээр унж байгаа хүчтэл нь 100 вольт. Тийм учраас 100-г хуваах нь 10 гэх юм бол энэ нь надад I1 дугаартай гүйдлийн хүчийг өгнө. Энэ маань 10 ампер байх нь. Доод талын салаагаар гүйж байгаа гүйдлийн хүч I2. За тэнд нэг юм цахилгаан хөдөлгөгч хүч байгаа. Индукцийн CH. Тийм учраас бүгдээрээ юу гэж бичих вэ гэвэл I2 гүйдэл маань R2 эсэргүүцэл дээр гүйж байгаа мөн индукцийн цахилгаан хөдөлгөгч хүчийг бий болгох тэр одоо мотор дээгүүр бас гүйж байгаа. Тийм учраас R' гэж түүнийг ингээд шууд эпсилон гэх юм бол болохгүй. Яагаад вэ гэхээр эпсилоноос бид нар заавал индукцийн CH-ийг хасаж өгөх үүрэгтэй. Энэ маань 3 дугаар тэгштгэл, 2 дугаар тэгштгэл, 3 дугаар тэгштгэл дээрээс бүгдээрээ I2 гүйдлийн хүчийг олъё. I2 гүйдлийн хүч тэнцүү эпсилоноос хасах нь эпсилон штрих R2 R штрих тэнцүү. Та утгуудыг нь орлуулъя. Энэ нь 100 байсан юм байна. Эпсилон нь нөгөөх нь 80 байсан юм байна. Хуваах нь 8 Ом нэмэх нь 2 буюу эндээс 20 10 2 ампер болж гарч ирэх нэ. Бүгднийг нь олцсон учраас энэ дээр орлуулад эцсийн хариугаа олъё. 10 дээр нэмэх нь 2 буюу 12 ампер болж А хариу болох нэ. 12 дугаар бодлогыг бодъё. Зураг 12-ын 59-т харуулсан цахилгаан хэлхээтэй холбоотой доорх хэллэгүүдээс зөвийг сонгоо. Нэгдүгээрх нь юу гэж байна? Зөвхөн 4 дугаарыг шийдэн асах боломжгүй гэдэг нь 4-ийг дангаар нь ганцаараа гин асах боломжгүй гэсэн үг. Энийг ингэж яагаад 4-ийг дангаар нь асах боломжгүй дандаа өөр нэгэн шийдэнтэй цуг аснаа гэж. За тэгвэл энэ зөв үү гэдгийг бүгдээрээ шалгаад үзье. S түлхүүр нээлттэй байхад гүйдэл хэрхэн яаж гүйх вэ? Дараах байдлаар гүйнэ. Ингэж гүйгээд ийшээгээ нээлттэй учраас ийшээгээ гүйхгүй. 4-өөр гүйгээд буцаад дээшээ явах гэхээр энд очиод ингээ гацчаад энд очиод гацчаад байна. Тийм учраас дээшээ явахгүй байх нь байна. Ингэж гүйгээд ирэх нь байна. За ингээд гүйдэл гүйхэд 4 дээгүүр гүйж ин мөн 3 дээгүүр гүйж ин. Тийм учраас 4 дангаараа асахгүй чийдэн байна. 3-таа нийлж асах нь энэ хоёр. За одоо бүгдээрээ энийг хаагаад үзье. Магадгүй энэ хоёр айл нэг нь хаагаад үзье. Тэр дээдлээ R-ийг хаачих бүгдээрээ. Гүйдэл хэрхэн яаж гүйх вэ гэхээр ингэж гүйгээд энэ богино холболт байгаа учраас энийг өрөө гүйн. Ийшээгээ сална. Нэг нь дээшээгээ яваад энэ доогуур яваад энэ дээгүүр яваад ингээ хүрээд ирнэ. Ийшээ салсан ингэж хурж ирээд нийлээд буцаад ингэж гүйх нь байна. Өөрөөр хэлбэл 4-ийг энд алхасаад явуучих нэ. Тийм учраас 4-ийг асааж чадахгүй байх нь байна бүгдээр. Ямар нэгэн байдлаар. Тэгэхээр нэг нь бол зөвхөн 4 дугаарыг шийдэг дангаар насах боломжгүй гэдэг нь зөв байх. За зөвийн тоонд бүгдээрээ нэгийг оруулчих. Буруу гэж бичиж. Буруугийн тоонд хинхэн орж ирж болох вэ? Харъя. S түлхүүрийг залгавал 3 ба 4 дугаарыг шийдэнгүүд аснаа. Түрүүн бас ярилцсан. Энийг ингээд залгачих юм бол ингэж гүйн. Ингэж гүйгээд энэ богино холболт учраас ингэж гүйгээд тэр дээдлээ хоёр задгай байлаа гэж бодоход ингээд гүйгээд явчихна. Дээдлээ хоёр аль нэг нь хаалттай байлаа гэж үзье. За энэ удаа дээдлийг нь хаачи. Тэгвэл гүйдэл хэрхэн яаж гүйх вэ? Гүйдэл ингэж гүйн. Ингэж гүйгээд ийшээгээ нэг салаад дээшээ яваад дээд талынхаа битүү үлхээгээр гүйгээд ингээ хүрээд ирнэ. Энэ талынх нь энд нийлээд буцаад ингээ хүрээд ирнэ. Тэгэхээр S түлхүүрийг залгахад 3 ба 4 шийдэнгүүд асахгүй байх нь 3 асах нь байна. Гэхдээ 4 болвол асахгүй байх нь байна. Буруугийн тоонд 2-ыг оруулъя. 3 бүх шийдэнг асаахын тулд түлхүүр бүрийг залгана гэж. За түлхүүр бүрийг ингээ залгачих. Ингээд энийг бас энд залгаж аваачаад. Тэгвэл асахгүй нэг шийдэн байгаа. Энд богино холболт байгаа учраас ийшээ явна асна. Ийшээ яваа саллаа, энэ аслаа, ийшээ яваа саллаа, энэ аслаа. Хэнийг алгасаад байна вэ гэхээр 4-ийг алгасаад байгаа учраас 4 энэ дээр ямар нэгэн үүрэг ройлгүй байх нь байна. За бүгднийг асаахын тулд бүгдээр яах ёстой юм бэ? S-ийг нь аваачаад бүгдээр онгорхоо үлдээч. Нөгөө хоёрыг нь залгач. Тэгвэл
бүгдээрээ асах нь ойлгомжтой. Тэгвэл буруугийн тоонд бас буруу орхон байна. Бүгдээрээ юу болох вүлээ? Зөвийг сонгоно. Зөвхөн нэг байх нь хариулт. 13 дугаар бодлого дээр ижил чийдэнгүүдээс бүрдсэн хэлхээний түлхүүрийг залгавал чийдэнгүүдийн гэрэлтэлт хэрхэн өөрчлөгдөх вэ гэж асуусан байна. За ингээд энэ эсэргүүцэлтэй, энэ эсэргүүцэлтэй, энэ эсэргүүцэлтэй байсан байлаа гэж бодъё анхандаа. Тэгээд энэгээр гүйж байгаа гүйдлийг ингэчээ бүгдээр I гэчээ. IR 2IR болох ёстой. Дээдлэлтээ бас 2IR болох ёстой. Унж байгаа хүчлэн тийм учраас дээгүүрээ 2I гүйдэл гүйжсэн байх нь доод талын хэсгээр I гүйдэл гүйжсэн байх нэ гэж бодчихъя. Тухайн түлхүүрийг залгахад M болно. Энэ M чийдэн болно. Доод талын эсэргүүцэл энэ хоёр маань хоорондоо зэрэгцээ холбогдно. Эсэргүүцлүүдийг зэрэгцээ холбоход нийт эсэргүүцлийн хэмжээ буурдаг. Тухайлбал нэг юм зэрэгцээ холболттой, нэг юм цуг холболттой байлаа гэж бүгдээрээ бодъё. Энэ ингээд цуг холболттой, энэ хоёр яасан зэрэгцээ холболттой. Жоохон муухай зураад шүү. Тэгтээ яах вэ? Энэ дээр бол тайлбарч байна. K L гэж энэ шонг бас A B гэж ингээд энэ R байлаа гэж бодоход энэ R байлаа гэж бодоход цуг холбоход 2R болоод ерөнхий эсэргүүцлийн хэмжээ ихсдэг байгаа шүү энэ дээр. Харин эсэргээрээ зэрэгцээ холбоход ерөнхий эсэргүүцлийн хэмжээ буурна. R үржих нь R хуваах нь R дээр нэмэх нь R-ийг хуваах нь 2 гарах нь эндээс харагдана. Анхандаа R байсан бол энэ удаад R-ийг хуваах нь 2. Ерөнхий эсэргүүцлийн хэмжээ буурна гэдэг чинь тэр салаагаар гүйж байгаа гүйдлийн хэмжээ маань ихсчээж унж байгаа хүчлээ яг тэр тогтмол утган дээр нь аваачна. Тийм учраас энэгээр гүйж байгаа гүйдэл маань ихссэн байна. Энэгээр гүйж байгаа гүйдэл ихснэ. За тэгвэл энэ дээрээс бид нар аль хувилбаруудыг хасаж болох вэ гэдгийг эхлээд харчих. Энэ доод тал дээр гүйж байгаа гүйдлийн хүч маань ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөд за тэгээд нийт хүчтлийн хэмжээ маань бол энэ доод талынхаа батарейн хүчтлийн хэмжээтэй тэнцэж байгаа. Дээд талд бол юу ч болохгүй байгаа. Энийг залгасан залгаагүй ч дээд талд хэвээрэл байгаа тэр дээд талаар гүйж байгаа гүйдлийн хэмжээ. Тийм учраас К-д бол ямар нэгэн зүйл тохиолдохгүй байх нь. Энд бол К тодорно гэсэн юм. Тэгэхээр энэ буруу. Бүх чийдэн бүдгэрнэ дотор нь К тууж байгаа. К өөрчлөгдөхгүй. За энэ байж болох юм байна. Бүх чийдэн тодорно бүдгэрхтэй адилхан. За А эсвэл Д-ийн аль нэг нь. Аль нь вэ? За харъя. Энүүгээр гүйж байгаа гүйдэл L дээгүүр гүйж байгаа гүйдлийн хүч нь I байж байгаад I-аас ихссэн. Яагаад? Нийлбэр эсэргүүцлийн хэмжээ багассан. Яг тухайн салаан дээр. Нийлбэр эсэргүүцлийн хэмжээ багаснаа гэдэг нь гүйдлийн хүч ихснэ. Тэгжээж яг хөө гэхээр нэг тэнцвүүлээд унж байгаа хүчтэл нь ижилхэн байна гэсэн үг. Тийм учраас L маань тодорхой нь байна. За тэгээд M бүдгэр нь K өөрчлөгдөхгүй гэдэг энэ хариулт нь зөв байх нь энэ хариулт буруу байх нэ. Хариу нь А байх нь. Бодлого 14. Зурагт үзүүлсэн хэлхээний K түлхүүр салгаатай байхад R2 эсэргүүцэлтэй резистороор гүйх гүйдлийн хүч 3 ампер. За энэгээр 3 ампер гүйжсэн юм байна. К түлхүүрийг залгавал R1 эсэргүүцэлтэй резистороор гүйх гүйдлийн хүч ямар байх вэ гэж асуусан байна. Юу болоод байгаа юм бэ? Дээд талынх нь задгаа хэлэхэ байхад зөвхөн битүү хэсгээрээ гүйдэл гүйж явна, ингэж явна, ингээд харах юм бол яг энэ улаан дээр байгаа R2 болон R3 эсэргүүцэлтэй резисторууд хоорондоо цуваа холболттой байна. За тэрэн дээрээс бүгдээр энэ эпсилоныг олж болно. Дотоод эсэргүүцлийг нь тиг гэд үзчихье. Хэрхэн яаж болох вэ? Энэ дээр 3 ампер гүйж байгаа юм бол энэ цуваа холболтоо бас л 3 ампер гүйн. Эпсилон гэдэг бол R2 дээр 3 ампер гүйж байгаа. 3-ыг үржих нь 2 нэмэх нь R3 дээр мөн 3 ампер гүйж байгаа. 3-ыг үржих нь 2 нийтдээ 6 12 вольт цахилгаан хөдөлгөж хүчтэй байх нэ энэ дээр. 12 вольт. За энэ дээрээс CHH-ыг олчиж байгаа бүгд. Одоо энийг ярилцах чинь хэрэггүй болох байх. За тэгээд K түлхүүрийг залгацсан учраас өөрчлөгдөн тийм ээ. R1 эсэргүүцэлтэй резистороо гүйх гүйдлийн хүч ямар байх вэ? K түлхүүрийг залгаад ирэхээр энэ хоёр маань хоорондоо зэрэгцээ холболттой буюу хэлхээний ерөнхий эсэргүүцэл буурах нь байна. За энэ хоёрыг зэрэгцүүлье. Хэрхэн яаж зэрэгцүүлэх вэ? R2 штрих гэж яагаад 6-аас татаад R1-ийг үржих нь R2 хуваах нь R1 дээр нэмэх нь R2 байх нь байна. Эдгээрийгээ үржүүлээд нэмээд хуваая. 2-ыг үржих нь 2, 2 дээр нэмэх нь 2. 1 Ом байх нь. За энэ хоёр маань нийлээд доод талынхаа R3-тай цуваа байгаа учраас REQ тэнцүү 1 дээр нэмэх нь 2 үндсэндээ 3 Ом ерөнхий эсэргүүцэлтэй болсон байна. За тэгээд юу болгож байгаа вэ? R1 эсэргүүцэлтэй резисторыг гүйх гүйдлийн хүчийг бүгдээр олгож байгаа. За энэ тохиолдолд ерөнхий ямар хэмжээний гүйдэл гүйх вэ гэдгийг бүгдээр олчихъя.
Энэ маань ингэж яваад дээшээ салаад, ийшээ салаад буцаж нийлээд буцаад хүрээд ирнэ. I маань. Тэгэхээр энэ дээгүүр I гүйдэлгүйх нь байна. За тэр I гүйдлийг олъё. I гүйдэл тэнцүү 12 хуваах нь 3 4 ампер байх нь. 4 ампер маань гүйж байгаа. 4 ампер маань мэдээж яаж салах вэ энэ дээр ирээд. Дээд талдаа 2 ом эсрэгүүцэл, доод талдаа 2 ом ижилхэн эсрэгүүцэл байгаа учраас 50-50% сална. Яг тал талаараа гэсэн үг. Тийм учраас дээшээгээ 2 ампер, мөн ийшээгээ 2 ампер салж хуваагдана. Ингээд R1-ээр гүйтгэлийн хүч нь 2 ампер байх нь байна. Тэр маань D хариулт байх нэ. 15 дахь удлага зурагт үзүүлсэн хэлхээний хөдөлгүүрийн эргэлтийг хориход ампер метр 10 ампер гүйтгэлийн хүчийг заана. Хөдөлгүүр чөлөөтэй эргэж байхад ампер метрийн заалт 8 ампер байсан бол хөдөлгүүрийн индукцийн цэхийнхээ ямар байх вэ? Дотоод эсрэгүүцлийг тооцохгүй. Нэг юм хоёр нөхцөл байгаад байна. Тухайн хөдөлгүүр маань on буюу нээлттэй, off буюу хаалттай. Off байхад хөдөлгүүрийн эпсилон штрих нь 0 байна. Харин R штрих нь тэнд байж л бай. Тэр R штрих 0-с ялгаатай. On байхад яах юм бэ? On байхад эпсилон маань 0 биш болж эхэлнэ. Харин юу байж ах вэ гэхээр дотоод эсрэгүүцэл ч гэсэн байж л байна. Тэгэхээр эхний нөхцөл дээрээс буюу энэ нөхцөл дээрээс хэдүүлээ дотоод эсрэгүүцлийг нь тодорхойлоод олчихъя. Хэрхэн яаж болох вэ? Ингэж болно. Нэг гүйдэлгүүлэгч. Тэр гүйдэл маань энэ дээгүрчгүй, энэ дээгүрч гэсэн мөн I гүйдэлгүй ингээд хүрээд ирнэ. Энэ хоёр эсрэгүүцэл маань үндсэндээ энэ жижигхэн том эсрэгүүцлүүд маань цуваа холболттой байна л гэж ойлгочихъя. За ингээд I-г болох юм бол I тэнцүү эпсилоныг хуваах нь том нэмэх нь жижиг R штрих эпсилон маань 100 хуваах нь 8 дээр нэмэх нь мэдэгдэхгүй байна R штрих тэгснэ энэ дээр 10 ампер гүйжсэн гэж өгсөн байна энэ маань. Энэ маань 10 юм байна. Тийм учраас энийг 15 бүгдээрээ тэнцүүлье. За энэ дээрээс юу гарах вэ? 100 тэнцүү 80 нэмэх нь 10R штрих R штрих гэдэг бол 20-ыг 10 хуваагаад 2 ом байх нэ дотоод эсрэгүүцэл. Анны дотоод эсрэгүүцэл 2 ом. Энийг олсон. Түүний дараачаар on байх тохиолдолд өөрөөр хэлбэл энэ хөдөлгүүр эргээд эхлэх тохиолдолд юу бий болох вэ гэвэл тухайн хөдөлгүүрийн индукцийн цэхээ бий болно. Тэр маань эпсилоноос бас хорогдож таардаг тийм ээ. Та бүхэн мэдчихэж байгаа бол. За тэгвэл 2 дугаар тохиолдолд гүйж байгаа гүйдэл 8 ампер байсан байна. За тэр 2 дугаар тохиолдлох гүйдлийг I2 гэчээ. Тэр маань дотоод эсрэгүүцэл нэмэх нь том эсрэгүүцэл энэний дотоод эсрэгүүцэл биш юм байна шүү. Ташрамд хэлэхэд энэ 2 он байсан юм шүү. Энэ хоёрыг үржүүлэхэд надад юу гарч ирэх вэ гэхээр эпсилон гарч ирэх ёстой. Гэхдээ энэ удаад хөдөлгүүр ажиллаж байгаа учраас эпсилон штрихийг би хасаж өгнө. Нөхдөө. Ингээд бүгдээрээ энэ дээрээс эпсилон штрихийг бол эпсилон штрих эпсилоноос хасах нь I2 R штрих нэмэх нь томар тэнцүү эпсилон 100 хасах нь 8 ампер гүйжсэн жижиг R чинь 2 нэмэх нь том R 8 80 100-аас 80-ыг хасаад 20 вольт хүчлийг бий болгож исэн байх нэ. 20 вольт.